Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүүхэд залуусаа. Та бүхэндээ Монголын талаар хэдэн сонирхолтой баримт хүргье. Харин та эдмэнд дарддаг юмнуудаа заавал дараарай. Лайк, саб, бас комент бичээрэй. За, таалан болгоно уу? Монголын тухай сонирхолтой 10 баримтын талаар ярилцъя. Нэгдүгээрт 1924 онд Монгол улс бүгд найрамдах Монгол ард улс нэртэй болсноороо дэлхий дээрх 2 дахь коммунист улс болсон. Хоёрдугаарт Цонжин болдог дахь Чингис хааны морь төшөө дэлхийн хамгийн өндөр морь төшөө байх нэ. За 3-дугаарт 1778 онд Богд хаан уулыг дархан цаазд болгосноор дэлхийн анхны дархан цаазд газрыг бий болгосон байх нэ. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот байх нэ. Манай нийслэл хот маань. Монголын газар нутагт Нидерланд улсыг 35 удаа багтааж болно гэж Нидерланд уяг Голланд хэлж байна. Монголын мөнгөнд тэмдэгт төгрөг нь Их Британд хэвлэгддэг. Монголын төгрөгнөөс хоньны мах үнэртдэг гэж гадаадынхан ярьдаг байх нэ. 2002 он хүртэл Тайванчууд Монгол улсыг өөрийн нэг хэсэг гэж үздэг байв. Тайван гэдэг нь одоо Хятадын урд байдаг нэг арал өөрсдөө бараг улс биш. Нэг тийм хогийн гарууд байдیں۔ Одоо бол хүлээн зөвшөөрсөн л дөө. Харин Тайванчуудыг дэлхий хүлээн зөвшөөрөөгүй. Дэлхий дээрх нийт цасны ирвсний 4/1 нь Монголд байдаг. Дэлхийд үлдсэн сүүлчийн зэрлэг адуу болох тахин мөн баавгай ховор төрөл мазаалай зөвхөн Монголд байдаг. Тахи болон мазаалай говийн баавгай мазаалай зөвхөн Монголд байдаг байх. Өөр дэлхийд хаач байхгүй. Уул одоо энийг бол дэлхийд гаргуул болохоор л байгаа юм да. Хятадын нөгөө Кунпу панда гэдэг нөгөө пандаг дэлхийд гаргасан шиг манай монголчууд энэ мазаалай баавгайгаараа брэнд болгоод кино энтер хийвэлж болохоор л байгаа. За хамгийн сүүлийн мэдээ. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд нэгт ордог. За мөн нэг хүнд ноогдох орон сууцаараач дэлхийд эргүүлдэг байх нэ. Энд болохоор бас манай Монгол гэр бас багтдаг юм байна. Тэгэхээр дэлхийд амьдрах орон байраараа дэлхийд тэргүүлдэг гэсэн үг. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Манайхан лайк, саб, комент бичээрэй. Баярлалаа.